Би болохоор энэ хүний эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг бол дэмжиж одоо бас өөрийнхөө байр суурийг илэрхийлэх гэж байгаа. Энэ хуулийн 8 дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх бүхий хуульчдад олон улсын гэрээ конвенцийн ойлголт мэдээллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээтэй холбоотойгоор энэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ олон улсын гэрээ конвенцийг ашиглах мөн үндэсний хууль тогтоомждох зохих заалт зүйл заалт зохицуултыг эдгээртээ уялдуулж хэрэглэх талаар зохих ойлголт бол зайлшгүй шаардлагатай байгаа. Хуульчийн энэ үргэлжилсэн сургалтын хөтөлбөрт ч гэсэн тусах нь бол зүйтэй гэж бас дэмжиж байгаа. Мөн удахгүй энэ хилцэгдэх цагдаагийн албаны тухай хуульд тухайлбал олон нийтийн цагдаа энэ хууль сахиулах үүрэг гүйцэтгэхдээ хүний эрх чөлөөг хүндэтгэж Монгол улсын энэ үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжийг чанд сахиж зөвхөн гэрээнд заасан эрх үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл яг үндсэндээ бол энэ хүний эрх чөлөөг хүндэтгэн гэдэг энэ өөрөө утга агуулга цаагаараа яг ямар зүйлийг илэрхийлээд байгаа юм бэ гэдгийг энэ цагдаа нар ялангуяа шинээр цагдаа болж байгаа энэ залуучуудад сайн ойлгуулахгүй бол энтэй холбоотой ямар хэрэг гарсан бэ гэхээр энэ цагдаагийн албан хаагчид хүний эрхийн мэдрэмжгүй ажилладаг олон ийм асуудлууд бол үүссэн. Тэгээ саяхан энэ хүний эрхийн үндэсний комиссийн гишүүн Хунангийн бас хэвлэл төгсөн ярилцлагыг харж ирсэн. Хүний эрхийг хүндэтгэхдээ тухайн кейс тухайн энэ иргэнд эрх нь хүнддэх эрсдэлтэйг практикт яаж бууж байгааг бас жишээ кейсээр тайлбарлаж ойлгуулж явах шаардлага хэрэгцээ байгаад байгаа. Бүр шаардлагатай гэж үзэх юм бол энийг хуулинд бас наривчлан тусгахгүй бол жишээлбэл сая энэ эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч хүүхдээс мэдүүлэг авах үеэр асууж байгаа асуулт нь том хүнээс асууж байгаа асуулттай нэгд хоёрт эмэгтэй хүүхдээс асуухтаа та бэлгийн хүчирхийлэлд хэдэн удаа хаана хэдийд ямар байдлаар хүчиндүүлж исэн бэ гэдэг юм уу ийм ноцтой асуудлуудыг асууж байгаа нь өөрөө тэр цагдаа хүн ямар ч хүний эрхийн мэдрэмжгүй ийм асуултууд асуудаг. Тэгээ энэ нь өөрөө юу гэж хэлж байна гэхээр өөрөө цагдаа хүн өөрөө хүний эрхийг хүндэтгэн гэдэг агуулгаа ойлгохгүй байгаа учраас хохирогчоос асууж байгаа асуултууд нь хүртэл ийм алдаатай байх жишээтэй. Тийм учраас энэ хэлэх гээд байгаа асуудал нь энэ өөрөө хэрэгжүүлэхдээ хуульчийн энэ үргэлжилсэн тэр сургалт болон энэ явуулж байгаа олон улсын гэрээ конвенцэд энэ хийж байгаа хэрэгжүүлж байгаа процессыг хүртэл маш сайн мэдрэмжтэй мэдлэгтэй байхгүй бол манайдар ийм хүнд асуудлууд үүсэж байна гэдгийг бас хэлэх гэж байгаа. Хоёрдугаарт болохоор энэ Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах шаардлагад хүний эрхийг хангах шалгуур бий болох зохицуулт бүхий хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухайд бас санал орж ирсэн байсан. Хүний эрхийг хангах шалгуур бий болох нь өөрөө зүйтэй боловч эргээд нөгөө энэ хэрэгжилтийг үнэлэх аргачлал нь өөрөө байгаа юу гэдэг бас асуудлыг бас хүндхэн зүйтэй. Тэгвэл манайх ингээд нөгөө шалгуур үзүүлэлт тавьчихдаг. Тэгээ эргээд төрийн бас байгуулалт ч юм уу энэ төрийн алба ч юм уу эсвэл хүнлэнгийн байгууллага өөрөө тухайн шалгуур үзүүлэлтийг дараа нь үнэлэх гэхээр үнэлэх тэр аргачлал тэр метод нь өөрөө тодорхойгүй байгаад байдаг. Тэгэхээр энийг ингээд хэтэрхий тунхагийн шин чанартай явчих вэ гэдэг утгаар энийг бас сайн тэр аргачлал нь өөрөө бас тодорхой. За, Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин гишүүн үг хэлнэ 2 дугаар энэ дээр төрж байна.